Сайн байцгаана уу, шинэ дугаараараа уулзж байгаа та баяртай байна. За энэ удаагийн дугаараар Пинкерол болон Кетотфимийн тухай байгаа. За яагаад энэ хоёр имийг сонгож авсан бэ гэвэл тухайн хоёр имийг бол гаршлын болон ханаад томоогийн шин шимтгийн эмчилгээнд бол өргөн ашигладаг. За ялангуяа бага насны хүүхдэд бол манай хүүхдийн эмчнэр маань бол түлхүү бичиж өгдөг. Энэ имийг яагаад ханаад болон томоогийн мөн гаршлын шин шимтгийн эмчилгээнд хэрэглээд байгааг хэдүүлээ мэдэж авцгаая. За Пинкерол Кетотфимийн хувьд тухайн гэмүүд маань өөрсдийн гэсэн өвөрмөц үйлдэлийн механизмтай байгаа. Пинкеролын хувьд олон улсын нэршил маань бол Кивифинадын байгаа. За худалдааны нэршил маань мэдээж Пинкерол, Латвийн Олимпармын бүтээгдэхүүн байгаа. Пинкеролын үндсэн үйлчлэгч байдсан маань өөрөө Кивифинадын гистамины эсрэг эмийн бүлэгт хамаардаг. За Пинкеролын хувьд бол өвөрмөц үйлдэлийн механизмтай бөгөөд гистамины эсрэг бусад эмийн эвжинлгээд үр дүнгүй байхад бол тухайн өвчтөнд идэвхтэй үйлчилнэ. За энэ юу гэсэн үг вэ гэвэл гистамины эсрэг жишээ нь цитризин, левоцитризин, лоротидин зэрэг юмуудыг хэрэгжилж байгаа үед тухайн өвчтөнд эмчилгээний үр дүн гарахгүй байхад Пинкеролыг нэмэлтээр хэрэглэсэн тохиолдолд бол илэрхий үр дүн гарна гэсэн үг. Тухайн Пинкеролын үйлдэлийн өвөрмөц механизмтай гэдэг нь бол мэдэгдэж байгаа. За Пинкеролын хувьд бол дараах шинж тэмдгийг бол багасгах зорилгоор өргөн хэрэгэлдэг. Үүнд бол төрөл бүрийн ургамлын харшил, зочмог болон архаг явцтай чонон хөрвс, харшлын иргэнийт, харшлын конъюнктивит, судасны гаралтай хаван, экзем, нейродерматит, загтнаа, эм болон хоолны шалтгаантай харшлын урлын үед тус хэрэгэлдэг. За Пинкеролын хэрэглэх заавар. Ерөнхийдөө Пинкерол маань өөрөө 10, 25, 50 мг гэсэн тунтай байдаг. Пинкеролыг бол насанд хүрэгчдэд бол 25-аас 50 мг-аар өдөрт 3-аас 4 удаа, хоногийн дээд түвшинг бол 200 мг гэж тооцсон нэг удаагийн ээлж эмчилгээг 10-аас 20 хоног гэж үздэг. За 12-оос дээш насны хүүхдэд бол 25 мг-аар өдөрт 2-оос 3 удаа хэрэглэхийг зөвлөдөг. Ээлж эмчилгээний хугацаа насанд хүрэгчдэд бол адилхан 10-аас 20 хоног гэж бол үздэг. Пинкеролыг ихэвчлэн бага насны хүүхдүүд бол бусад эмийн эмчилгээнд хавсарсан байдлаар бол өргөн бичдэг. За 3 хүртэлх насны хүүхдүүд бол нэг шахмалыг таллан өглөөр ууж хэрэглэнэ. Харин 3-аас дээш буюу 3-аас 7 насны хүүхдүүд бүтэн шахмал буюу 10 мг-аар өглөөр, 7-оос 12 насны хүүхдүүд бол 10-аас 15 мг тунгаар өдөрт 2-оос 3 удаа тус уулгадаг. Бага насны хүүхдийн ээлж эмчилгээ хамгийн багадаа 7, хамгийн ихдээ 15 хоног гэж бол үздэг. За Пинкерол маань өөрөө маш жижиг тийм шахмал байдаг. За усан дуусахтай бол их амархан. За тэгэхээр 0-оос 3 насны хүүхдүүд бүхэд илүү тохиромжтой байдаг. За усанд их амархан уусдаг учраас. За Пинкерол болон Кетотфим гэмний сонголтын хувьд тухайн эмч маань тухайн хүүхдэд үзлэг хийсний үндсэн дээр алийг хэрэглүүл тохиромжтой гэдгээс хамаарч аль нэг нь бол тухайн эмчийн бичсэн журам дээрх Пинкерол бол Пинкерол, Кетотфим бол Кетотфимийг яг заасан зааврын дагуу яг курс ээлж эмчилгээг бүрэн гүйц дуустал нь хэрэглэх ёстойг та анхаарах хэрэгтэй. Дараагийн юм маань бол Кетотфим байгаа. За гуурсан хоолойн бактери гэж яриад байгаа. За гуурсан хоолойн бактери гэдэг маань амьсгалын замын булчингууд маань чангарч нэгсэндээ амьсгалахад хүндрэлтэй болон бачуурхыг бол гуурсан хоолойн бактери гэдэг. Кетотфимийн хувьд харшлын эсрэг буюу гистамины эсрэг гуурсан хоолойн бактери өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор удаан хугацаагаар хэрэглэхэд илэрхий үр дүнтэй байдаг юм байгаа. За Кетотфимийн хувьд гуурсан хоолойн хит мэдэрчлийн хариу урвалыг дарангуйлж бактери өвчний давтамж, үргэлжлэх хугацаа болон хүндрэлээс нэгсэндээ бол сэргийлдэг гэсэн үг. За урьдчилан сэргийлэх үйлдэлтэйгээр Кетотфим нь шинж тэмдгийн эмчилгээ болох гуурсан хоолой тэлэх үйлдэлтэй ууж сэргийлдэг кортикостероид юмуудын хэрэгцээг бол бууруулж өгдөг. Арьс болон гуурсан хоолойн харшлын хариу урвалын хүндрэлийг багасгадаг. За Кетотфимийн хувьд мөнхлөг тэсийг доктортой байлгаснараа бусад гистамины эсрэг эмүүдээс үйлдэл нь бол ялгардаг. Кетотфимийн хэрэглэх заална. Кетотфим нь гуурсан хоолойн бактери өвчний удаан хугацааны эмчилгээ болон иргэнийт дерматит зэрэг шинж тэмдгийн эмчилгээнд бол
хэрэгэлдэг. За кетотофины тун болон хэрэглэх арга. За насан туршидчдийн хувьд бол нэг шахамлаар өглөөр ууж хэрэгэлдэг. За насан туршидчдийн нэг удаагийн ээлж имчилгээг бол хамгийн багадаа 5-10 хоног гэж тооцож болно. Хүүхдийн хувьд бол 6 сартайгаас 3 нас хүртэлх хүүхдэд 2-1 шахамлаар буюу нэг шахамлыг таллан өглөөр ууж хэрэглэнэ. За 3-аас дээш настай хүүхдэд нэг бүтэн шахамлаар өглөөр ууж ер нь бол хэрэглэж болдог. За кетотофины хувьд бол сиропын хэлбэрээр бас байдаг. Тэгэхээр бага насны хүүхдүүд маань өөрөө яг бачуураад амьсгал нь боогдоод байгаагаа бол төдийлөн хэлж чадахгүй. За кетотофины хувьд нэг анхааруулга байгаа. Тухайн эмийг хэрэглэсэн тохиолдолд жолоо барих болон машин тоног төхөөрөмжтэй харьцахаас бол зайлсхийх хэрэгтэйг та анхаарах хэрэгтэй. За тухайн эмүүдийг хэмжээний зааврын дагуу та хэрэглэх ёстойг анхаараарай. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай.